эрхэм үзэгчтэй 1993 өдрийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За манай өнөөдөр студид маань мэрэгэн ухааны цагаан толгой гэсэн нэгэн шинэ бүтээлтэй зохиолч маань өргөдөж ирээд байна. Та бүхэн номныхаа талаар танилцуулахаар зочны ярилцлагын цагт маань өргөдөж ирээд байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За та мэрэгэн ухааны цагаан толгой гэсэн шинэхэн ном сайхан гаргасан байна. За яагаад энэ номыг ер нь гаргахаар болов? Энэ номныхаа талаар манай үзэгчдэд танилцуулахгүй юу? Ер нь бол энэ номыг бичих санаа их олон жилийн өмнө надад төрсөн юм л да. Дэлхийн 100 олон улсын байгууллагад би олон жил салбарын захирлаар ажилласан. Тэгэхэд би хүмүүст будаа талах тариа гэр ингээл олон зүйл өгж байлаа. Гэтэл хүмүүсийн амьдрал бол тэр болгон дээшилж байсангүй. Тэгэхээр ер нь бол ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ерөөсөө хүмүүст бол нэг удаагийн нэг тийм гоё санаа биш тийм ээ. Бас бид нар маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан л да. Гэхдээ хүмүүст нэг удаагийн санаа биш харин бүхэл бүтэн цогц үзэл санаа хэрэгтэй байна тий. Ер нь одоогийн залуучууд маань сургууль бол ингээд 2 дээр 2-ыг нэмэх 4 гэдэг ч юм уу тоо математик физик гэдэг ингээ олон хичээл үзэж байна, англи хэл, гадаад хэл үзэж байна. Гэхдээ хүмүүст бол үнэхээр бол яг ингээд зөв сайхан амьдрахад үнэхээр онц сурах нь үнэхээр хангалтгүй байна тий. Бас энэ амьдралаа дээшлүүлэхэд нь зөвхөн тэр будаа талах тариа хангалтгүй байна тий. Гэтэл манай нийгмийн ихэнх хэл мэдээлэл юунууд маань бол эсвэл нэг орчуулгын эсвэл нэг үзэл сурталчилсан юм мэдээлэл яваад тэндээс хүмүүс бас ингээд өөртөө зөв үзэл бодлыг төлөвшүүлж амьдралаа ингээд зөвөр авч явах тийм чадвар бас үнэхээр бас авч чадахгүй байна, сууж чадахгүй байна гэж би бас бодсон. Тэгээд олон жил ингэж бодож яваад тэгээд энэ олон жилийн бодлын боцны үр дүнд те үнэхээр бас хүн санаж бодож авсан юм нэг хийжүүлэх сайхан байдаг. Тэр утгаараа бас ингээд арт түмэндээ те бас ер нь бүх насны хүмүүстэй зориулаад энэ номыг ингээд гаргалаа. Энэ номны маань нэр нь бол мэрэгэн ухааны цагаан толгой гэж нэрнээс нь харах юм бол нэг Монгол хэл шинжилгээний ном юм шиг харагдаж байгаа боловч энэхүү номны маань категориороо бол хувь хүний хөгжлийн тухай ном юм байна л да. Тэгэхээр сүүлийн үед бол хувь хүний хөгжлийн тухай номнууд маш ихээр зохиогдож гарах болсон. Таны энэ ном мэрэгэн ухааны цагаан толгой гэдэг ном маань бусад хувь хүний хөгжлийн тухай бичигдсэн номнуудаас юугаараа онцлог ялгаатай байна. Тэгэхээр сүүлийн үед их олон номнууд байна. Энэ номнуудаас ялгаатай нэгдүгürt миний энэ ном болохоор бол орчуулгын ном биш. Бас маш их олон ном ашиглаагүй. Би зөвхөн өөрийн өмнө бичсэн номоо л ашигласан байгаа. Өмнө ямар ном биччихсэн? Өмнө би биетан амьдрах чадрын 4 цуврал гарын авлага гэдэг номыг 99 онд биччихлээ. Тэр маань болохоор бол бүтээлчээр амьдрах чадрын гарын авлага, өөрийгөө хөгжүүлэх чадрын гарын авлага, бүтээлчээр суралцах чадрын гарын авлага, зохистой хооллох чадрын гарын авлага гэдэг ийм 4 цуврал гарын авлага номыг би өмнө биччихсэн. Тэгээ энэ номоо ер нь бол ашигласан. Хүмүүс бол бас намайг энэ номыг маань уншсан хүмүүс ер нь энэ номоо дахиж гаргаач гэдэг юм санал тавьдаг байсан бол яг үнэхээр өнөө цагийн онцлог бол үнэхээр бие дан амьдрах чадвар биш харин тухайн хүн өөрөө те бас нийгэмдээ их зөв амьдрах амьдрах соёлтой байх те ийм цаг үеийн маань эрэлт хэрэгцээ өөр болсон учраас энэ номоо дахин хэвлэхээсээ илүү арай өөр шинэлэг ном гаргах шаардлагатай байна гэд энэ номоо бол жоохон засаад өөрчлөөд ингэж гаргасан байгаа. Тэгээд нөгөө талаараа бас миний ном маань бол 35 сэдвтэй буюу 35 номыг нэг номонд багтаасан гэдгээрээ ялгаатай. Жишээлбэл нэг ном бол зөвхөн аз жаргалын тухай байдаг, нэг ном бол зөвхөн удирдагч хүний тухай байдаг те. Эсвэл ингээл бүтээлч хүний 8 дадал гэдэг ч юм иймэрхүү орчуулгын ном байдаг. Тэгэхэд энэ ном болохоор бол ингээд 35 үсгээр эхэлсэн. 35 үсгэнд өнөөгийн манай монголчуудад хэрэгтэй байгаа 35 чухал ойлголтыг ингээд сонгоод тэрэн дотроо мэдээж бол эрүүл мэндийн боловсрол бүх салбарын асуудлууд хөндөгдөж байгаа. Тэгэд ингээд нэг 35 цогц ийм ойлголтыг тухайн хүнд өгөхөөрөө энэ ном маань бол бусад номоос ялгаатай байна. За товёогоос нь харах юм бол аагаас эхлээ яа хүртэл 35 үсэгтэй тэгээд энэ тухай сэтвчлээд гаргасан юм байна. Тэгээд тухайлбал надад энд сонирхол татж байгаа нэг үйл ил үсгээр эхэлсэн лобби гэсэн сэдв байгаа юм байна л да. Та энэ лобби гэсэн сэдвтээ ер нь юг тусгаж уншигчдаа бас юг хүртээхийн тулд энэ сэдвийг сонгож бичсэн бэ? Ер нь лобби бол арчилсан нийгэмд аягүй чухал зүйл.
манайх бол лобби гэдгийг бол бас үнэхээр сайн ойлгохгүй тэр болгон бас хийхгүй байгаа. Зүгээр ингээд орон нутгийн маань эргээд ингээд дарга нартайгаа ингээд уулзахтаа хүртэлтэй яг үнэхээр чухал асуудлаа хөнддөггүй. Харин яадгүй гэхээр нөгөө л нэг жижигхэн зүйлээ хөндөд байдаг. Тэгэхээр энэ талаар бол хэлсэн байгаа. Энэ дээр бол зарим одоо манай монголчуудад тэр болгон одоо бас сайн мэдэхгүй тийм шинэлэг зүйлийг бол бүр ингээд одоо үе шаттай, жоохон хичээл маягтай. Зарим манай монголчуудын мэддэг тэр ойлголтыг бол ерөнхийдөө хүн болгоны мэддэг зүйлийг ингээд дахин давтахгүйгээр жаахан одоо тэрэн дээр нь тулгуурлаад бас илүү их тийм чухал зүйлсүүдийг хэлээ явсан ийм зүйл байгаа. Жишээлбэл лобби дээр бол лобби маань одоо хэдгээр хуудсанд байна. Лобби дээр бол одоо жишээлбэл манай юун дээр бол одоо би ингээд хэлсэн. Одоо мэрэгэн ухааны цагаан толгой номоо бичгтээ та ер нь ямар ном судалгааны бүтээл ашигласан бэ? Дан эсвэл өөрийнхөө үзлийг тусгаж бичсэн үү? Тийм, ер нь бол нэх ном судалгааны материал ашиглаагүй. Ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлыг л яаж бичлээ. Жишээ нь лоббиг бол би жишээлбэл энд амьсгалтай тий одоо яасан байгаа, зүйрлсэн байгаа. Ер нь бол одоо амьсгалах орчин нь цэвэр байж хүн бас зөв амьсгал сурдаг тий. Нийгэмд бас ардчилсан нийгэмд хүмүүс маань бас тий шийдвэр гаргах төвшөндөө бас зөв одоо лобби хийж байж асуудлаа шийдвүүлээд ингээ явдгаа. Тэгээд яаж хэрхэн одоо яг асуудлаа шийдүүлж ингэж одоо ардчилсан нийгмээ илүү цэвэр сайхан болгох вэ гэдэг энэ одоо зүйлийг бол бид нэр би энэ лобби гэдэг асуудал сэдв дээр тусгаж өгсөн байна. Үндсэн байна тий. Тэгэхээр таны одоо өөрийнхөө үзлээр бичсэн гэж юм. Тэгэхээр одоо сүүлийн үед янз бүрийн ном бүтээлүүд гардаг болсон те янз бүрийн категори. Тэгэхээр та уншигч маань бас тэр дундаас зөв номыг сонгож барьж авч унших нь чухал болсон. Тэгэхээр таны номыг уншсан хүн яг юу гол нь чухам ойлгож авах вэ? Ер нь бол би өөрийн үзэл гэхээсээ илүү бас би өөрийнхөө амьдралын туршлагаар би номоо бичсэн гэж ойлгож байгаа. Ягаад гэвэл би эрүүл мэндийн боловсрол, эдийн засаг бүхэл салбарын салбарт ажиллаж байлаа. Дэлхийн зүүн олон улсын байгууллагч өөрөө тийм олон салбарын үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө уул уурхайн компани, тэгэл одоо бизнесийн маркетингийн зөвлөх компани, мэдээлэл технологийн компани гэх олон компаниудад удирдах алба хашиж явсан. Тэгэхээр ажлын туршлага нөлөөлсөн. Тийм, ажлын туршлага нөлөөлсөн. Тэгээд ер нь бол өнөөгийн залуус маань энэ номноос бол өөртөө итгэх итгэл, ирээдүйдээ итгэх итгэл те улс орныхоо хөгжлийг ер нь бол ингээд аваа явах юм байна. Өөрөө яа сайхан амьдрах вэ те тэр бүх ойлголтыг энэ номноос авах байхаа. Өнөөдөр бол бид нар 4 жил одоо хүүхдүүдээ ингээд ихтэй сургууль сургачаад үнэхээр бас боловсролтын сэтгэл хангалуун биш байна те. Бид нар бас ингээд дунд сургууль бас ингээд цэцэрлэгийн бас ингээд хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа ч гэсэн үнэхээр бас нэг цэцэрлэг сургуульд бол өнөөдөр ингээд яг одоо соёл гэдэг зүйлийг бид нэр айраг яриад ойлгохгүй те соёл гэдэг зүйлийг бас үнэхээр сургууль дээр зааж байгаа хичээл яриад ойлгохгүй соёл гэдэг бол яг үнэхээр өнөөдрийн бидний одоо амьдралын хэм хэмжээ болохоос тийм ээ арай өөр зүйл юм а гэдгийг зүйлийг өнөөдөр бас хүмүүс ойлгож аавн те бас соёлтой амьдран соёлтой хайрлан соёлтой хийж бүтээн соёлтой дурлан ингэж соёлтой бүтээж тэгээ үнэхээр бас ирээдүгөө ингээд те эргээд харахад ирээдүгөө ч гэрэлтэй харан нөгөө талаараа өнгөрсөндөө бас хийж бүтээсэн те бас өөрийн одоо удмыг бас үнэхээр удмын нэг бахархал болох үе юм бас хүн болж төлөвч чаднаа л гэж би итгэж байна. За баярлалаа. Та бас саяхан Best Quality гэдэг компани байгуулсан юм байна. Ер нь цаашдаа ном бичих зорилготой юу? Энэ танай компанийн зорилго нь юу вэ? Ер нь Best Quality гэдэг маань өөрөө шилдэг чанар гэсэн үг. Тэгэхээр энэ ном одоо энэ компани байгуулад одоо хийж эхэлж байгаа хоёр зүйл маань нэгдүгээрт бол мэрэгүү ухааны цагаан толгой ном. Хоёрдугаарт нь болохоор бол ерөнхийлөгч гэдэг одоо юм тоглоом хөлөг тоглоом хийж байгаа. Тэгэхээр энэ ерөнхийлөгч хөлөг тоглоом маань болохоор яагаад хийж байна вэ гэхээр өнөөдөр манай хүүхэд залуучууд нэгдүгээрт ном уншихгүй байна те. Хоёрдугаарт бол хүүхдийг тоглоомоор нь шинж тань гэдэг. Гэтэл өнөөдөр манад тоглоом нь ямар тоглоом байна вэ гэхээр хүүхдүүд маань таны өөрийн зохиосон тоглоом ерөнхийлөгч гэдэг. Тийм, миний өөрийн зохиосон барааны тэмдэг одоо бүтээгдэхүүний загварын патентаа авсан ийм тоглоом байгаа. Тэгээ энэ тоглоом бол ямар тоглоом бэ гэхээр ерөөсөө хүүхдүүдийг амьдралыг яг бодитоор харахын чадварыг олгоно. Ирээд амьдралдаа хүсэл тэмүүлэлтэй амьдрах тэр одоо чадварыг олгоно. Хамгийн гол нь энэ тоглоом яах вэ гэхээр ерөөсөө тухайн компанид хүмүүс маань хүүхдүүд маань ажилд орно. Мэдээж ажилд орохоос өмнө хүүхдүүд маань сургуульд сурж боловсрол эзэмшин. Тэгээд эзэмсэн боловсролынхоо төвшингээр хүмүүс маань албан тушаал хашиж явсаар байгаа тухайн компани ерөнхийлөгч тэгээд одоо
корпорацийн ерөнхийлөгч, улсын ерөнхийлөгч болдог ийм тоглоом байгаа. Тэгээ энэ тоглоом дээр болохоор бол Хэдэн насныхан зориулсан тоглоом? энэ тоглоом маань ерөөсөө хүүхэд залуучууд бүх насныхан зориулсан. Тэгээд олон ч хүн тоглож болно, цөөн ч хүн тоглож болно. Их бүх талыг хамарсан. Тэгээ хамгийн гол нь энэ тоглоомоо одоо хийж гаргахад тэр тоглоомн дээр компанийнхаа нэрээр байршуулах нэр сэрэгтэй байгаа. Тэгээд танаа телевизээр дамжуулаад манай энэ тоглоомд компанийнхаа нэрсийг байршуулж тийм ээ ирээдүйн хойч залуучуудынхаа оюунд бас хөрөнгө оруулахыг хүсэж байгаа юм одоо байгууллага хамт олон байвал тий эргэж наттай холбоо бариараа тий би энэ тоглоом дээр танаа компани нэрийг бичих болно. Ингэснээр манай хүүхэд залуучууд тухайн танаа компанид ажилд орж ингэж одоо тоглох болон түүнээс гадна танаа компаниг магадгүй илүү сонирхож зөвхөн хүүхдүүдтэйгүү те тэр сайтлын гэр бүлүүд нь хүртэл сонирхож судалж те бас танаа компани бизнесийн амжилтанд ч гэсэн нөлөөлөх байх гэж бодож байна. Тэгэхээр ном маань юу тоглоом маань бол ерөнхийдөө зохиогдсон. Худалдаанд бол гараагүй байгаа юм байна. Ном худалдаанд гарсан байгаа юу? Ном худалдаанд гарсан байгаа. Тийм. Ном худалдаанд Интерном Majestic их тэгээд өөр чинь Насхуур номын дэлгүүрүүдээр борлуулагдчихж байгаа. Бас хэв захиалганд орсон байгаа. Тэгэхээр Best Quality компани ерөнхийдөө бол оюуны хөрөнгө оруулалт хийдэг компани юм байна. Ер нь цаашдын зорилго нь юу вэ? Ер нь бол цаашдаа Монголдо хэрэгтэй зүйлийг хий гэж бодож байна. Тэгээд ямар ч лсэн эхний ээлжинд ийм хоёр бүтээгдэхүүнийг манай компаниас гаргаж байгаа. Цаашдаа бас үүний дараа бас олон хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа. Тэрийг болгоныхоо бол хийж эхэлснийхаа дараа бол ярьсан зүйтэй бахаа л гэж бодож байна тий. Тэгэхээр бас үзэгчтэй хандаад хэлгээд бас байгууллага хамт олон маань бас ийм ерөнхийлөгч гэдэг тоглоомд бас хөрөнгө оруулахаар бол их цаг тахтай маань холбогдож болох нэ. За мөн бас үзэгчтэй хандаж хэлгээд энэ хувь хүний хөгжлийн мэрэгэн ухааны цагаан толгой номыг бас авч уншаарай. Бас өөрийнхөө хувь хүний хөгжилд хөрөнгө оруулаарай гэж хэлэх байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирж шинэ садан бүтээлийнхаа талаар танилцуулсан танд баярлалаа. Танд болон танай компани үйл ажиллагаанд цаашдын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ 1993 өдрийн хөтөлбөр зочны ярилцлагын цаг үгээр өндөрлөж байна. Өдрийн хөтөлбөр үргэлжилж байна.